За иргэдийн дунд одоо ногоон автобус гэж нэрлэгдээд байгаа. Дэв маркийн автобусыг замын үүддэх хэлийн бомтор орж ирэхэд нь гайлын байгууллага хуульд заасан чиг үүргийнхаа дагуу хэн шалгалтын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байдаг. За ингээд дагалдах бичиг баримтууд тээврийн хэрэгслийн наривчсан үзлэг шалгалтыг хийгээд гайлын хууль тогтоомжийн дагуу хэн шалгалтын үйл ажиллагааны явцад улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон. За тэгвэл ямар ч төрлийн тээврийн хэрэгслийн үед болохоор зэрэг энэ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын мөн аюулгүй байдлын энэ үзлэг шалгалт маань дуусч байгаа юм биш. За гайлын байгууллагын хэн шалгалтын үйл ажиллагаа дуусаад Монгол улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрсөний дараа мэргэжлийн байгууллага болох автотээврийн онцлогооны төв дээр наривчилсан онцлогоонд орох ёстой байдаг. За энэ онцлогоонд орох зохицуулт маань одоо үйлчилж байгаа. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл улсын хилээр ороод гайлын хэн шалгалт хийгдэж дуусны дараа автоонцлогооны төвийн энэ наривчилсан үзлэг шалгалт хийгддэг юм аа. Тэгэхээр зэрэг иргэдийн дунд одоо ташаа ойлголт өгöd байгаа энэ ногоон автобустай холбоотой дэв маркийн автобусны гайлын хэн шалгалтын үйл ажиллагаа хууль заагсны дагуу хийгдээд замын үүддэх хэлийн бомтоор нэвтэрсэн гэдгийг бас хэлхийг хүсэж байна.